Сайн байцгаана уу шинэ оны минь төргий бүгдэд нь энэ бичлэг маань шинэ оны маань эхний бичлэг. Би та бүхэнд яагаад ингэ сууж ийнө гэж юу? Яагаад гэвэл би дандаа ажлын хувцастай гэж байна гэж байхгүй. Та бүхэнд бас өөр бичлэгээр шинэ ондоо уулзъя гэж бодлоо. Шинэ ондоо би яах гэж байна гэхээр трактор холбоотой бичлэгүүдээр reaction хийж жоохон үзүүлье гэж бодлоо. Энэ reaction бичлэг маань American truck, European truck хоёрын ялгааг та бүхэндээ тайлбарж хэлнэ. European and American trucks are so different. American and European semi-trucks are very different. In America, you see all the trucks with a long nose and wheelbase with the cabin behind the engine, whereas trucks in Europe are cab-over trucks where the cabin is above. Энэ American truck бол угаасаа юм урд хамартай том. Тэгээ Европ truck бол угаасаа ойлгомжтой шээ богинохон хамартай. Энийг нэг тайлбарж хэлж байгаа юм. Of the engine. But why are they so different, and what are the advantages and disadvantages? Let's take a look at it. Livable. One of the reasons why the American trucks have bigger cabs is that owner-operators are very common in the US and not so much in Europe. These people own their trucks and pretty much live in them for months at a time. Because they spend so much time, and some have to live. Тэгээ энэ одоо ингээд овн тракууд бүгдөө ингээд Америк трак нь болохоор ягаад ийм байдаг вэ гэхээр том дотроо ийм том зайтай байдаг вэ гэхээр овнрууд нь болохоор сар амьддаг гэдэг нэ. Тэгээ тийм болохоор ийм том зайтай байдаг гэж тайлбарлаж байгаа байхгүй. Гэхдээ бол Европын тракийн жолооч нар бас гэсэн сараа явдаг үе байдаг байхгүй. Бас адилхан. Гэхдээ хамтран Америкийн трак жолооч нар сараа явдаг. Бас Европын ч бас сараа явдаг байхгүй. За тааш нь The cabin, these cabins are quite a bit larger and have more features in the cabin, such as a fridge, microwave, freezer, wardrobe, large bed, windows, and some even have their own toilet. Yeah. За энэ own toilet байдаг гэж байгаа юм. 0 байдаг. Европ тракнд 0 байхгүй. Гэтэ 0 бол зөвхөн спешиал дээр жоохон үнэтэй тракууд дээр л байж магадгүй. Тэрнээс бүх тракууд дээр 0 сурлал гэж барахгүй байх гэж бодож байна. Тэгээд бас нөгөө сервисүүд дээр чинь нөгөө 0 шавар гэдэг усан давтаг дүүшин давтаг ингээд 0 энэ бүгдийг чинь суурлуулсан байдаг болохоор ингээд тракууд дээр одоо ингээд дотор ингээд 0 суурлуулах нь бол баг илүү юм шиг санагддаг. Гэхдээ яг emergency ингээд яаралтай ингээд жолоогоо ирээд явж хахад 0 олдохгүй байх тал бас магадлал байдаг байхгүй яа гэвэл гиз үүдтэгэхээр яаралтай зогсны гэхээр чаг жолооч нар чинь хурдны зам дээр явж идэг болохоор зогсох боломж байдаг байхгүй. Тэр тохиолдолд яг 0-тай тракуудын давуу их нь бага л та. За тааш нүцээ. Owners modify their trucks to include huge living compartments, something not so common in Europe. It is, of course, also possible to spend several days in a truck with a cab over, but the comfort is just not nearly as high. Long, wide roads. Much of an American truck's life is spent on the interstate system, where the lanes are wide and the roads are straight. For that reason, the long wheelbase of the truck is acceptable and typically makes the ride much more comfortable. Considering they are allowed to drive up to 12 hours every 24 hours, whereas European truckers can only drive 9 hours, that extra comfort is important. Okay. Энэ дээр ингэж авах. Одоо жолооч нар Америкийн жолооч нар болохоор 12 цаг 12 цаг жолоо барих хэрэгтэй гэж байгаа байхгүй. Англи болохоор өдөрт 9 цаг жолоо барих хэрэгтэй гэдэг байхгүй. Энийг ингээд тал ялгааг нь харуулж байгаа. Тэгэхээр Америкийн трак бол том болохоор том өрөө өвдөлттэй байдаг замтай. Тэн дээр ингээд тухтай хол замд явхад юм тухтай юм бухыг нь бүгд үзэгсэн болохоор юм том байдаг гинэ. European semi-trucks are lighter and have shorter wheelbases, which makes them significantly easier to maneuver. Essentially, they are more compact and easier to work with in traffic and urban environments, which is perfect for the narrow roads in Europe. Also, the cab-over has a better overview and less blind spots, which increase safety noticeably, where the larger bonnets and A-pillars on the American trucks make it difficult for drivers to get a clear view of traffic. Тракнууд болохоор ингээд өндөр байдаг болохоор blind spot үзэхгүй байхаар ч амар бага байдаг гэнэ яг л өндөрөөс бүгдийг хардаг болохоор Америк тракийг бодвол тэрүүгээр бас давуу талтай тэгээ ойрхон завьд маневр хийдэг
тийм одоо Европын замууч нарийнхан шүү дээ. Тийм хүү зан маневр хийж ингэж эргэлт юунд ингэ тохируулсан байдаг болохоор юм богино хамгаалтай байт юм байна. Strict regulations. Stricter regulations in Europe make for different trucks. For starters, a European semi-truck can only be 18.75 meters or about 61 feet. Европ тракууд Some countries have some exceptions, but уртууд generally юм байна. that is the Америкийг rule. бодвол би Америк хараа жоохон урт том байдаг болов гэсэн чинь үгүй юм байна. Европын тракууд чинь 18.77 м гэж байна. Уртаа. Тэгвэл энэ хэмжээ нь болохоор юу юм байна л да. Толгоотойгоо ороод 18.75 м гэж байгаа. Тэгсэн чинь Америкийн трак болохоор зөвхөн чиргүүл нь 17.9 м гинэ. Тэгвэл толгой нь болохоор 0 м гэж байгаа байхгүй. Тэгэхээр их том толгойтой чиргүүл толгой хийж болно. Тэр нь 0 м гэсэн байгаа байхгүй. Тэр бас юу вэ? Урт байж болох юм байна. Because of these restrictions, European trucks have to be as short as possible so they can tow more cargo. Sure. Considering American cabs can be 20 feet long, that only leaves 40 feet of room for cargo. So Энийг ойлгосноо та нар энэ ингэж байгаа байхгүй. Одоо ингээд нийт хэмжээгээр хэмжээд үзэх юм бол American truck баг болчиход байгаа цогцол нь хасагдаад 18.75 м-ээр ингээд хэмжээд үзэх юм бол одоо ачаа чиргүүл нь 12 м болчихж байгаа юм. Тэнгуй бодлоо толгой нь 6 м-ийн урт юм. Тэгж ингэж ялгаж харуулж байгаа байхгүй энэ дээр. So, in order to make more room for cargo, the cab has to be as short as possible. Similar requirements in the US have been revoked back in 1986, and trucks now can be much longer. Actually, back in the day, cab-over trucks were quite popular in the US, but without strict limitations, roomier and more convenient to live with conventional design trucks prevailed. Энэ ийм дэс юм байна. Анх Америкийн тракууд ерөөхдөө аим хамар байхгүй. Яг энэ Европын тракуудтай адилхан ийм хавтгай өндөр байсан юм байна. Тэгээ энэ сүүл рүүгээ ингээд хамар игээд юуг нь өөрчилсөн байна шүү дээ энэ бол. Speed and aerodynamics. A big difference between the European semi-trucks and American ones is that in Europe, the speed is limited to 90 kilometers per hour. But in some places in the US, trucks are allowed to reach 129 and even 137 kilometers per hour. Тийм байна. Америкт бол арай илүү хурд явдаг юм. Англид болохоор тэгж явдаггүй шүү дээ. Одоо цагийн 90 милийн хурдтай явах хэрэгтэй. Хамгийн дээд нь. Тэгээ бидээс нэг тако карчин дээр юм хурд хэмжиж байгаа болохоор бид тэднээс илүү хурдч чадахгүй. Хэрэг хурдч байгаа цагийн хэрэг нэ уушлаараа юу шүү. 56 милийн хурдтай. Тэгээд километр шилжүүлэх юм бол чи 90 болчихдог байхгүй. Цагийн 56 майл хүртэл бид ч 56 хүртэл хурдч чад. Тэрнээс илүү болохгүй байхгүй. Хуулиар бол тэгэхээр Америкийн тракууд бол арай илүү хурдан явдаг юм байна. Европыг бол арай хурдтай явдаг. Тэрүүгээр бас даваа талтай юм байна. It is on the long straight roads at high speed the better aerodynamics advantage for the long nose trucks, which are created for the long trips. Conclusion. So, the reason why there is such a big difference between trucks in Europe compared to America is that they are used in different ways. There are different rules that must be observed, both in terms of speed, driving time, length, weight, etc. And that there is a big difference between roads and the infrastructure. So, one is not necessarily... Тийм байна. Одоо ингээд ягаад юм өөр ингээд энэ хоёр өөр байдаг вэ гэхээр хэрэглэдэг газар зөөдөг ачаа тэгээд юм дааз тэгээд тэр улсынхан ингээд хууль юм дүрмэн тохирогдож ингээд хоёр ондоо байдаг гинэ. Тэгээд Америк болохоор хэрэглэх газар ондоо гэхээр одоо ингээд том замтай, том талбайтай, хол замд явдаг. Тийм болохоор арай жоохон томор ингээд тухтай хийсэн. Кабин зодоочин кабин арай томороо. Нөгөө Европын болохоор ч нөгөө Америк шиг том газруудад явахгүй. Ингээд богино хугацаанд эргэлт хийдэг болохоор тэгээд гудамжнууд нь нарийнхан жижигхэн байдаг болохоор тэнд тойруулж ингэж
хамаагүй жижиг хийсэн. Тэгээ эргэл цай маневр сайтай гэж байгаа байхгүй. Энэ тэгээ хууль дүрмдээ тахруулж игээд энэ хоёр юм ялгаатай хийгдсэн байдаг гинэ. Ерөнхийдөө бол энэ. Тэгээ энэ хоёр чак хийж ялах нь энэ юм байна. Тэгээ хол газар явах юм бол Америкийн чак илүү их тухтай юм байна. Яг л хойно том зарим чакууд 0-тай байдаг гэж чинь. Тэрүүгээр хамаагүй давуу талтай юм байна. Америкийн чак бол. Энэ бол ингээд Америкийн зам нь оройн бэлтгэн дээр явж байгаа шиг том тэгээд юм гоё байх хэвээр. Тэгээд Америкийн чакуудын энэ чакруудын юм лорен ягаад юм чакны том байдгүй байг л тэ нэг юм зам том юм болохоор юм бэл байт юм байна. Ялгаа нь бол ерөөдөө бол энэ юм байна шүү дээ. Ерөөдөө Европын газарнуудыг жижиг яг тэрэндэн дойруулаад ингээ хамаргүй лорен ийдсэн. Тэгтээ уурт ачаа ачдаг. Америкийн болохоор одоо толгойг ихэд unlimited, no limit гэж байгаа байхгүй. Тэгтээ чиргүүл no limitтэй. Ингэж хятаар заац. Тэгтээ яагаад энэ хоёрын ялгааны яагаад ийм ялгаатай байдаг вэ гэхээр Европын зам жижиг тэгээд тэр улсын очин тохиолдолд тэгж хийсэн. Америкийн болохоор тэр улсад тохиолдолд тэгж Америкч хийсэн байхгүй юу. Тэгээд бол ийм ялгаатай юм байна. За тэгээд одоо надад бол аль нь таалагдсан бэ гэвэл байна шүү дээ. Угаасаа Европын чирэг таалагдсан. Яагаад надад Европын чирэг таалагдсан бэ гэвэл blind spot харах боломж нэмэр бага байдаг гэж яагаад гэвэл бид нэг өндөр дээр сууж авдаг. Америкийн чирэгүүд бодох юм бол бид өндөр дээрээс бүгдийг хардаг. Америкийн чирэгүүд арай жоохон нам байт юм байна шүү дээ. Тэрүүгээр ч юм уу наад би өөрөө тэр одоо сайн дээр майны чирэгний бичлэг гарлаа шүү дээ. Яг одоо миний ажил майны чирэгийг унж байгаа байхгүй сүүл үеийн. Тийм болохоор би Европ чирэг хахаа стик үргэлээ би Европ чирэг дэмжиж байна. Надад Европ чирэг нь гоё байна. Та нарын хувьд бол аль нь гоё байна? Тэрийгээ тэгээ доор сэтгэлээ зэгсэг бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн реакшнээр уулзцаа манайхан cheers. Please subscribe my daddy channel.